шүү. Би шууд кино задлан хийжтэй юм уу? Манчин хоньгүй бол. Хоньгүй бол яа 100,000 хүрчлээ шүү те. Янчин лаг байдаг баяр үргий. Яа би бүр 100 өнгөр хөршлөг хийж байгаа дөнгөж 6 өнгөрч идэг. Яа бас амьдралаас чанга юм аа те. Хүмүүс ч бас entertainment дортой юм шүү. Би шууд кино задлан хийжтэй юм уу? Одоо хичээл гэж ингэж зовж байгаар. За тоглоё. Яширмника мөгчин байна. За өнөөдрийн хичээлээрээ Adobe програмд бас хамгийн их алдартай маш их хэрэглэгддэг Lightroom програмын анхан шатны хичээлийг та бүхэндээ зааж өгүүлнэ. Энэ жилийн турш хамгийн их хэрэглэсэн програм гэх юм бол миний Lightroom байгаа. За тэр хэмжээгээрээ одоо ч гэсэн суралцаад явж өнөөдрийн хичээлээрээ ажлын талбар буюу workspace за хаана нь юу байрладаг талаар товчхон тайлбарлаад за миний хувьд тэгвэл ямархуу байдлаар зураг эдитэлж байгаа вэ гэдгийг та бүхэн зааж өгье. За энэ мэдчил нь одоо Lightroom програмыг цаашдаа баагаар хэрхэн ашиглах талаар та бүхэнд зааж өгүүлнэ. Тэгвэл өнөөдрийн хичээлдээ шууд орцгоё. Кажа. За тэгвэл шууд хичээлд орцгоё. За Adobe програмыг хэрхэн сүрлүүлэх вэ? Заавар бичлэгийг болохоор description хэсэгтэр би линкийг оруулъя. За тэр хэсэгт би програм хэрхэн татах вэ? Аргыг зааварлаж өгсөн байгаа. За энэ Adobe-ийн бүхий л програмууд сард $29 төлж хэрэгэлдэг. За төлбөртэй програм гэдгийг та мэдэж байгаа. За гэхдээ Монголд болохоор маш хямдхан аргаар бас хэрэглэх боломжтой байдаг. За тэгээ наадмын урамшуул гэдэг тэмдэглэл зарласан байгаа. За энэ Adobe програмын 4 төхөөрөмж ороод за тэгээд 1 жилийн ирэх буюу за Adobe Creative Cloud гэх 20 гаруй аппликейшн утас дээр бас байгаа. За тэгээд 4 төхөөрөмж орох боломжтой нь болохоор 370,000-аас 330 болж хэмдэрсэн юм байна. За тэгээд 2 төхөөрөмж орох боломжтой. За 1 жилийн ирэх нь 330-аас за 300 болж хэмдэрсэн юм байна. За энийг авах юм бол дээр нь Spotify-ийн ирэх бас Netflix-ийн эрхийг бэлгэлж байгаа учраас за та бүхэн маш хямдхан аргаар 1 жилийн турш энэ Adobe програмуудыг ямар ч гацалдаггүй, ямар ч кракгүйгээр бас Creative Cloud за AI-ийг ашиглах боломжтой гэдэг ч юм уу маш олон давуу талтайгаар хэрэглэх боломжтой юм байна. За яг авахыг хүсэн хүн байгаа бол DM бичээд ороод ирээрэй. За тэгэх юм бол би холбоод өгье. За таны яг хаяг дээр за маш хурднаар за эрхийг авах бүрэн боломжтой байгаа. Хэрвээ одоохондоо би оюутан эсвэл би одоохондоо төлбөртэйг нь ашиглахаар хүн бишээ гэх юм бол за YouTube-ны яг description хэсэгт болохоор би хэрхэн тэгвэл Adobe програмыг сурлуулах талаар хичээл оруулсан байгаа. Линкийг холбочихъя. За та бүхэн ороод үзээрэй. За тэгвэл шууд хичээлд орцгоё. За харах юм бол за энэ Adobe Creative Cloud гэдэг аппликейшнийг л татчих юм бол за эндээсээ за ингээд Adobe-ийн бүхий л програмуудыг та бүхэн харж байна. За эдгээр програмыг зүгээр install гэж дарахал юм бол таны компьютер дээр шууд суйрлагдах байгаа. За ядаргаатай install хийгээл тэхгүй. За тийм учраас энэ дээр болохоор бүхий л төрлийн аппликейшнууд нь байгаа. За өнөөдөр болохоор бүгдээрээ энэ Photos гэдгээр орох юм бол Lightroom байгаа. За тэгээд Lightroom Classic гэдэг хоёр програм байгаа. За энэ яагаад Lightroom гэж бас хүмүүс сонсон баг. Гэтэ яагаад Lightroom Classic гэх хоёр болж байгаа. За миний энэ компьютер дээр харах юм бол бас хоёулаас суйрлагдсан байгааг та бүхэн харж байна. За энэ хоёрыг нь ялгааг нь хэлээ. За тэг үргэлжлүүлээд хичээлдээ орцгоё. За та бүхэнд амархан ойлгохоор ChatGPT-гээс ингээ хүснэгтэр ингээд гаргацсан байна. За энэ нь бол Lightroom одоо CC гэж байгаа. За Lightroom Classic гэдэг. За энэ хоёрын яг том ялгаа нь юу вэ гэхээр Lightroom Classic-ийг энэ бол компьютер дээр буюу PC, desktop дээр хэрэглэгддэг. За тэр хэмжээгээрээ илүү их одоо компьютерийн хүчин чадал шаарддаг. За би баг After Effects, Premiere Pro ашиглахаас илүү за энэ Lightroom ашиглах үед миний компьютерийн Sense буюу pen ингээд дуурдаг ч юм уу. Тэр хэмжээгээрээ хүчин чадлыг шаарддаг байгаа. За энэ энгийн Lightroom нь яадаг вэ гэхээр за энэ нөгөө одоо жилийн ирэх авцчих юм бол 100 GB дагалдаж ирдэг байхгүй юу. За тэгээд одоо Cloud гэж байгаа. Adobe Cloud. За бидний нөгөө Google Drive дээр 15 GB өнгөө гэдэг шиг. За энэ дээр болохоор 100 GB дээр та хүн Cloud дээр зураг хадгалж болно гэсэн үг. Юу гэсэн үгээрээ маш олон хөрмийн ингээд зураг дарчаад за тэргээ ингээд янзалж агаад орхичин. Тэгээ өөр газар очиод
За интернет дээр зүгээр шууд тэр cloud-д байгаа зургуудаа бүгднийг дахиж гаргаж ирээд янзлах хаанаас ч ирнэ ингээд боломжтой. За тэгээ энэ болохоор бас mobile, бас таблет, веб ч юм уу. За энэ нь бол app ингэж ашиглах боломжтой байдаг. За тэгээд автоматар science буюу за миний одоо edit хийж байгаа юм шууд автоматар cloud руу орчдөг. За Lightroom Classic маань зөвхөн desktop дээр гар аргаар нөө science хийдэг байхгүй юу. За тэгээд энэ Lightroom нь болохоор илүү хөнгөн. За энэ нь бол жоохон амархан компьютер утас эднийг ачааллахгүйгээр хэрэглэх боломжтой. За энэ Lightroom Classic нь болохоор илүү нэг сайн хэлсэнчлэн илүү хурдан мөртлөө компьютерийн хүчин чадлыг шаарддаг хэрэгтэй байдаг. За тэгээд яг нь бол энэ хоёр иймэрхүү ялгаануудаас болоод энэ програм маань ингээ хуваагдсан байгаа. За тэгээ энэ нь бол social media creator, mobile editor хүмүүс болохоор энэ нь бол Lightroom-ыг ашиглах болно. За тэгээ эсвэл хэвлэлийн зурагч юм уу өндөр түвшний зураг ингээд засварладаг хүмүүс маань Lightroom Classic-ийг их хвчлэн ашигладаг байгаа. Гэтэ дотор нь байгаа зүйлсүүд нэр нь л их хвчлэн яг ижилхэн байгаа. За тэгээ дараагийн хичээлээр илүү нэрвчлээд бүгдээр хамтдаа сурцгаая. За тэгвэл бүгдээрээ Lightroom өнөөдөр болохоор Lightroom Classic-ийг хэрхэн ашиглах талаар workspace-ийн тав хүн тайлбарлаад явъя. За энэ чинээс харахаар би Adobe Lightroom Classic-ийг аппликейшныгаа нээсэн байна. За бүгдээрээ том болчих. За харах юм бол одоо миний яг одоо Adobe Creative Cloud буюу яг нэрээр маань албан ёсны эрхтэйгээр би одоо ингээ ашиглаж байна. За энэ нь бол би Cloud-ийг нэгийг ашигладаггүй байгаа. За тэгээ энэ бол утсан дээрээ бас Lightroom програм байдаг. За утсан дээрээ бас засварламаар үедээ засварлаад компьютер дээр бас засварладаг байгаа. За өнөөдөр бүгдээрээ ер нь бол жоохон амархан детальжилж бүр ингээ заахгүйгээр за ерөнхийдөө гэдэг чинь тэ ерөнхийдөө бүгдээрээ энэ хаанаа нь юу байрладаг яаж засварлах вэ гэдгийг нь сурья. За тэгээд дараагийн хичээлээр жоохон нэрвчлээ сурья. За энэ зүүн хэсэгт нь болохоор энэ каталог фолдер хэсэг байгаа. За энэ нь бол одоо миний надад болохоор 3522 зураг байгаас. За тэгээд одоо энэ засварлсан засварлаагүй ч бай нийт зураг маань гэсэн үг. Фолдер нь болохоор за миний компьютер дээр байгаа одоо зургууд гэсэн үг байгаа. За та бүхэн утсаарч бай, камераарч бай зураг тарчаад за фолдероо энэ дээрээ сонгоод өгчнө гэсэн үг. За тэхийн тулд болохоор за жишээ нь та SD картаа компьютертэй залгачаад за import гэдэг хэсэг рүү дарах юм бол за энэ чиний иймэрхүү хэсэг гарч ирнэ. За түүний дараа бүгдээрээ энэ чинээс одоо нэмэлтээр карт залгацсан байгаа бол энэ чинь шууд картнасаа шууд ингээд зургуудыгаа импорт буюу оруулж ирэх хэрэгтэй. За миний хувьд болохоор одоо камера дээрээ карта олгоцсон байгаа учраас карта олох боломжгүй. За тэгэхээр энэ чинээс дуртай одоо одоо таны зурагч байгаа. Тэр зургаа олохороо шууд ингээд оруулаад ирэх хэрэгтэй. За тэгээд энэ чинээс болохоор за бүх зураг маань ингээд сонгогдчихлоо. За тэгэх юм бол за та бүхэн энэ чинээсээ харж байгаад за яг би яг аль зургийг засварламаар байгаа. За тэр хэсгээ болохоор бүгдээрээ ингээд чеклж өгнө гэсэн үг. Энэ чиний all photos гэж уус. За тэг бүгдийг ингээд оруулж ирмээр байгаа бол бүгдийг сонгож болно. За эсвэл зөвхөн одоо хэдхэн зураг би янзлмаар байгаа гэвэл all photos гэдгийг дарж байгаад за энэ чеклээд shift-ээр дарж байгаад за эдгээр зургийг янзлмаар байна гэд ингээд засварлах боломжтой гэсэн үг. За тэгээд яг дээр нь харах юм бол copy and DNG гэж уус. За энэ болохоор одоо энэ DNG болохоор нэг RAW зураг байгаа. За тэгээд copy, move, add буюу одоо энэ чинээ байгаа зураг Lightroom руу яг яах вэ гэдгийг асууж байгаа. За copy хийх юм уу эсвэл шууд хуулбарлах юм уу гэдгийг нь асууж байгаа. За бүгдээрээ энэ тохиргоонуудыг дараад за ашиглаад үзэх юм бол амархан бүр ойлгогдож байгаа. За энэ ингээд зургуудаа импорт гэж дарах юм бол шууд засварлаад явах боломжтой байгаа. Энэ зургууд болохоор 6 сарын 29-нд дэлхийн аварга 3x-ийн 3 болсон шүү дээ. За тэр үед манай Монголын тамирчид яг төв талбай дээр маань за яг дид аварга болсон. За яг тэр үеэр болохоор бас Rio Tinto парк дээр
За амьд хөгжмийн хамтлагууд за тоглолт болсон хэсгийн зургууд харагдаж байна. За тэгээд ямарч хонх хамтлаг гэдэг бүр дээр үеийн хамтлагууд бас ирээд тоглолт хийсэн. За тэгээд энэ өдөр болохоор одоо эдгээр зургуудыг болохоор миний сонгоод завсралцсан зураг байна. За харах юм бол одоо энэчнээсээ сайн зургаа ингээ бүгдийг ингээ оруулаад ирчихэж байгаа шүү дээ. За харах юм бол бүх зураг маань ингээ сонгогдсон байгааг харж байна. За тэгээд энэ G үсгээр одоо хідэн нөгөө нэг шорткат бас тайлбарлаж өгье. Яг энэ хэсэг болохоор яг миний яг одоо фото гэлэрэй буюу яг ороод ирсэн зургуудыгаа нийтээр нь хараад завсарлах хэсэг гэсэн үг. За тэгээд доороос ч гэсэн бүгдээрээ ингээд харж сонгож болно. За тэгээд одоо энэ зургийг маузаараа 2 удаа дарах юм. За энэ зургийг маузаараа 2 удаа дарах юм бол за ингээд харах боломжтой гэсэн үг. За буцаагаад галерей буюу нийтээр нь харах юм бол keyboard-наас G за G-г дарахгүй ч гэсэн за энэ доод булан дээр дарах юм бол зураг маань шүү галерей хэсэг рүү шилжиж байгаа. За энэ дээр дарах юм бол буцаад яг одоо маус нэг дээр 2 удаа дарсан шиг сонгогдно. За энэ дээр дараад үзээрэй. 2 өөр зургийг хооронд нь за ингээд энэ 2 зургийг хооронд нь би яг харьцуулж хармаар байгаа бол 2 зургийг хоёрыг сонгож байгаад за ингээд дарах юм бол хоёулангийн ингээд харьцуулж бас ингээд харах боломжтой байдаг. За энэ хэсэг дээр болохоор зураг яг хэрхэн харах вэ гэдгийг сонгож өгдөг байгаа. За энэ thumbnail гэдэг энэ хэсэг болохоор илүү зургуудаа томруулаад жижигрүүлээд харах боломжтой. За энэ дээд хэсэг дээр болохоор фото фильтрүүд за од плаг өгөх хэсэг байна л да. За эдгээр хэсэг яадаг вэ гэхээр за бүгдээрээ маш олон зургийг оруулж ирчээд за ингээд засварлаж яваагаад за би болохоор миний хувьд энэ ходыг шууд ингээд keyboard-ноосоо ингээд нэгийг дарах юм бол одоо энэ дээр харах юм бол од нэгийг өгж байгаас за эсвэл ингээд зургаа ингээд үзэж байгаа одоо ингээд ялган гэсэн үг. За одоо энэ зураг маань хоёрыг би өгье. За ингээд зургуудаа ингээд бүгдийг нь үзээд ялгах гэсэн үг. За хэрвээ хормын зураг дарах гэж байгаа бол зөвхөн хос хоёрын зургийг ингээд янзлмаар эхний хэлний ялгамаар байгуул нэгийг дараал явчихна. За эсвэл хамаатан садны зургуудыг энэ сонгомоор бол хоёрыг дараа явчихна. За эсвэл өөр яг хүний зураг биш одоо ийм орчны зураг байвал 3 гэл ингээд тэмдэглээд явж агаад за дараа нь яг вэ гэхээр тэр зургуудыгаа бүгдийн шууд ингээд сейв хийчээд ялгах ч юмар ажиллана шүү дээ. Тийм учраас зүгээр одолцсон байгаа яг одоодороо шууд дуудчихдаг байхгүй. За яадаг вэ гэхээр за энэ дээр нь байгаа нэг одоогоо дарчин. За тэгэх юм бол за одоо миний яг одоо энэ нэгийг болохоор би янзлсан зургуудыгаа тодтолцсон байхгүй. За тэгэх юм бол миний яг одоо од нэг дээр бүх янзлагдсан зургууд маань ингээд цогдорчж байгаа гэсэн үг. За тэгэх юм бол бүгднийг Ctrl A дараа select хийж агаад mouse 2-оо дараад энэ чинь export гэж байгаа. За тэгээ export гэж дарах юм бол за desktop дээр шууд зургийнхаа нэрийг нөгөөд folder-ийнхоо нэрийг нөгөөд за тэгээ шууд export хийгээд хадгалах боломжтой. За доошлох юм бол file settings гэж байгаа. Энэ дээр би JPG буюу зураг юм уу за яг оригиналаар нь ч юм уу DNG гэр ч юм уу эсвэл PSD гэр ч юм уу өргөтгөлийн сонгох боломжтой. Маш quality-г сонгох боломжтой байгаа. За ер нь export хэсэг дээр ингээд шууд дарах юм бол шууд хадгалагдах байгаа. Сайн одоо од хоёрыг даръя л да. Тэгэх юм бол сайн миний од хоёр дарсан зураг маань энэ чинь ингээд байж байгаа гэсэн үг. За ер нь бол зургийнхаа ингээд хооронд нь ялгаж зургийнхаа одолж бас хооронд нь ангилдаг байгаа. За тэгвэл яг зургаа тэгвэл хэрхэн янзлаад байгаа юм бэ? За тэр түүлэн тэр хэсэг нь хаана байгаа юм бэ гэдгийг таавхан цааж өгье. За бүгдээрээ одоо болохоор энэ баруун дээд үсгний энэ library гэсэн хэсэг дотор л одоо зургийгаа сонгоол, ангилаал тэгж байгаа. За зураг маань энэ хэсгүүдийн энэ develop гэх хэсэг байна шүү дээ. Энэ хэсэг дээр болохоор зургийг яг жинхэнэ edit хийдэг байгаа. За энэ зургийгаа сонгоцсон байх үедээ develop гэдэг хэсэг рүү гарах юм бол аялын талбар маань ингээ өөрчлөгдөж байгааг та хүн анзаарч байна. За шууд одоо энэ за histogram гэдэг одоо зургийн одоо ISO ямар линзний миллиметр дээр одоо shutter speed-ийн өрцгийг ингээ харах боломжтой. За тэгэл одоо энэ хэсгээр зургийн маань бүхий л эдитүүд маань явагддаг гэсэн үг байгаа. За тийм учраас одоо энэ зургийн
одоо оригиналыг бүгдээрээ харах юм бол маус хоёроо энэ зурган дээр дараад settings хэсгний энэ reset гэсэн хэсгийг нь даръя. Тэгэх юм бол ингээд reset хийгдээд зургийн маань яг оригинал хэсэг рүү шилжиж байгаа. За миний хувьд яг ингэж авсан зургийнхаа янзсаар багаад энэ хэмжээнд болгосон гэсэн үг. За тэгвэл энэ developer хэсэг нь болохоор яг жинхэнэ зураг edit хийх хэсэг нь байгаа. За энэ хэсгийг л маш их суралцах хэрэгтэй. Одоо хүртэл миний хувьд эдгээр хэсгийг суралцаар байгаа. За яг юу юм бэ гэдгийг сайн мэдэхгүй. За тэгээ нэгээр ингээ оролдоод үзэх юм бол энэ нь ийм юм байна. Энэ нь shadow юм байна. Энэ нь highlight юм байна. За энэ noise юм байна гэдэг ч юм уу. Баавгаар ингээ суралцаал явж байгаа. За энэ хэсэг дээр болохоор ихэвчлэн зургийн бүхий л өнгө тэгээд одоо бүх зүйлийг янзлдаг хэсэг байгаа. За энэ чинь эхний хэсэг нь, хоёр дахь хэсэг нь болохоор одоо зургийн одоо size байгаа шүү дээ. Одоо Instagram-д оруулах юм уу? Эсвэл одоо юу дээ 16 гацхан 9 хэмжээтэй болох юм уу? Size-ийг тохируулах хэсэг байна. За хэмжээний болохоор баллуур хэсэг дээр одоо зургийнхаа илүү дутуу хэсгүүдийг арилгамаар байгаа бол арилгаж болдог бас хэсэг байгаа. За автоматар одоо энэ өчүүд хүнийг сонгож байгааг та бүхэн харж байна. За remove-г дарах юм бол шууд энэ хэсгийг устгах боломжтой байгаа. За энэ 3 дахь хэсгийг нь болохоор нэг би сайн ашигладаггүй. За энэ хэсэг болохоор зургандаа маск өгдөг байгаа. За тэр нь юу гэсэн үг хэрэг? За одоо миний хувьд энд маск өгсөн байгаа нь нүдийг ингээд дарчий. За тэгэх юм бол за энэ хэсгээс жоохон нарны жоохон highlight express contrast хэсгийг нь жоохон ингээд өгсөн байгаа. За тэгэх юм бол жоохон эндээс нарны гэрэл жоохон гэрэлтэж байгаа юм шиг ингээ өгсөн гэсэн үг. За тэгхийн бол одоо grade гэдэг дээр дараад маш олон одоо хүнийгээ select болно, тэнгэрийг select болно, main object-ийг гэдэг ч юм уу. За энэ brush-аар өөрөө сонгож болно. За энэ line-аар буюу за энэ хэсгийг aim хэсэг дээр ард нь shortcut байгааг харж байгаа. За дарах юм бол за нэг ингээд алгуулах чи. За тэгээд grade дээр дараад liner хэсэг дээр очих юм бол за иймэрхүү байдлаар өгснөөхөө дараа за энэ улаан хэсэг нь яг илүү ихээр за миний одоо маск хэлж байгаа хэсэг байгаа гэсэн үг. Тийм бусад одоо Photoshop-ioос энэ маск нь яг гоё. За жон пудрок гэ буюу амар зөөлхнөөр миний өнгө тавилт маань ордог байгаа. За жишээ нь бүгдээрээ жоохон нэмжээ. За тэгэх юм бол ээж энэ хэсгээс жоохон нарны гэрэл жоохон гэрэлтэж байгаа юм шиг мэдрэмжийг өгмөр байна гэх юм бол ингэж өгч болно. За дахиад өгөөд за энэ хэсгийг сонгоод дугуй хэсгийг shift-ээр дарах юм бол яг тэгшгэн байдаг байгаа. За ингэж агаад за энэ хэсгийг жоохон сүйдэрлээ л гэх юм бол жоохон ингэж контрастын ч юм уу ингэ басах юм бол жоохон сүйдэрлж байгаа. За иймэрхүү маягаар энэ хэсэг маань ашиглагддаг байгаа. За энэ бол ерөнхийдөө тайлбарлаж байгаа шүү. Нарийн нь бол тайлбарлахгүй байгаа. За зүүн хэсэг дээр болохоор за одоо жинхэнэ Lightroom-ийн гол багаж хэрэгслүүд буюу за одоо юунууд байгаа. Preset-үүд байгаа. За маш олон ингээд өнгөнүүд байгаа. Өөр дээр нь болохоор ийм Lightroom-ийн өнгүүд байдаг. За тэгээд эдгээр нь болохоор бүгднийг нэгээр ингээд ашиглах юм бол хангалттай одоо өнгийг болохоор бүрэн ингээд янзлах боломжтой байгаа. За тийм учраас эдгээр бүхий л зүйлтэй ингээд ямарсан оролдоолох хэрэгтэй. Тэгжил ээж нь бол зураг ингээд сайн дийтэл сурдаг юм байлээ. За миний хувьд гэсэн яг одоо яг суралцаар л байгаа. Ер нь сурсаар байгаа. Одоо зарим одоо хүмүүс болохоор за Lightroom-ийн нэг давуу тал нь ингээд зураг ингээд edit хийж агаад өөрийнхөө preset буюу яг өнгийгөө одоо мэргэжлийн photography зурагчид болохоор хадгалцдаг. За дараа нь болохоор дахиад ингээд одоо өнгийг ингэж ядраахтаа янзлахгүйгээр шууд preset буюу өөрийнхөө хадгалсан байгаа өнгийгөө дуудаж оруулж ирээл шууд ингээд сейвлээд явцдаг. Тэр нь энэ Lightroom-ийн хамгийн давуу талтай. Тийм учраас энэ дээр user preset гэдэг дээр болохоор миний хувьд бас өнгүүдийг ингээд хадгалсан байгаа. За тийм учраас шууд оруулж ирээл шууд зургаа ингээ янзлсан гэсэн үг. За энэ оригинал зураг нь бол биш байгаа. Бид нэр маус хоёроо дарж агаад reset хийчихье. Тэгэх юм бол иймэрхүү зураг байгаа. За энэ үед хамгийн түрүү миний хувьд яасан бэ гэхээр за энэ чинь камера in гэдэг хэсэг байгаа. За энэ дээр болохоор Adobe Color-ыг сонгосны дараа
энэчнээс preset буюу өөрийнхөө өнгөнүүдийг болохоор эхний ээлжинд шууд өнгө тавихгүйгээр шууд preset-ийг дуудаж оруулж ирээ. За ярина энэ өнгө зүгээр юм байна гэж сонгоно гэсэн үг. За энэ үед бороо орсон байсан учраас за энэ фильтрийг сонгоё. За тэгэх юм бол автоматар энэний бага хэсэг өөрчлөгдөж байгаа бүгдээр анзаарч байна уу? За харж байгаа. Ингээд дарах юм бол автоматар энэний байгаа бүхий л хэсгүүдтэй нэгээд багаар оролцсон гэсэн үг. Тийм учраас энэ хэмжээний өнгө гарч ирж байгаа гэсэн үг. За дараа нь болохоор би жаа ингэ тодруулчих. За тэгэх юм бол саяны яг зураг маань бий болчихж байна гэсэн үг. За тэгээд түрүүний хэлсэнчлэн яг одоо энэ чинээс жоохон гэрлийн тод олгож өгөөд за миний жоохон доошлох юм бол энэ чинь grain гэсэн effect хэсэг дотор grain гэсэн хэсэг байгаа. Энэ нь болохоор нөгөө noise байгаа шүү дээ. Зурагны noise-ийг илүү их ингэ нэмэгдүүлдэг гэсэн үг ах юм бол за ингээд бав гоогаар ингээд оролдоод байх юм бол хаана юу байгаа вэ гэдгийг сурах мэдэх боломжтой байдаг байгаа. За одоо бүгдээрээ хуучин зургийнхаа би яаж эдитлснийгээ хармаар байгаа бол y хэсэг дарах юм бол за хуучин зураг маань ийм өнгөтэй байсан. За before after хэсгээр ингээ харах боломжтой байгаа. За тэгээд зүүмлэх юм бол угаасаа энэ хэсэг маань тусаа шууд маузаараа ингээ татах юм бол шууд ингээ зүүмлждэг байгаа. За яг би энэ одоо хүнийг л одоо зүүмлвэр байна гэх юм бол контрол дарж агаад тэгэх юм бол дөрүүлж ийм айкон гарч иж байгаа. Тэгэх юм бол яг энэ хэсгийг зүүмлж агаад харах боломжтой. За буцаагаад маус хоёр дарах юм нэг дарах юм бол энгийн хэлбэрт ноччих байгаа. За тэгээ энэчнээс мэдээж за зурагны хамгийн чухал нь одоо тэгш өнцөг байгаа шүү дээ тий. Авто гэдээ дарах юм бол яг автоматар ингээд зурагны маань нэг тэгшилж өгдөг байгаа. За тэгээд энэчнээсээ за би хаана оруулах гэж байгаа ягаас хамаарат зургийнхаа ингээд кроплж өгж болно. За тэгэл энэ дээр дарах юм бол зураг маань бий болно. Бэлэн болж байгаа гэсэн үг байгаа. За энэ мэдчил нь иймэрхүү маягаар эдгээр зургуудыг иймэрхүү ингээ янзалсан гэсэн үг. За энэ зургийн маань яг оригинал хийсэн юм байгаа. За тэгээ янзлаад ингэж янзалсан байгаа. За энэ арай өөр багс. Шаал нэг яг ижилхэн зураг мөртлөө шаал өөр мэдрэмжийг төрүүлж байгаас. Нэг нь болохоор нийтэнд дулаах, нэг нь болохоор жоо нэлийн хүүтэн. За иймэрхүү зургуудыг дарсан байгаа. За энэ доор нь ингээ зураг нь сөлөгдөд явж байгааг та бүхэн анзарч байгаа. За өнөөдөр хичээлээрээ Lightroom-ыг ер нь ерөөд нь workspace хаана юу байгаа вэ? Яг гол зүйлсүүдийг нь тайлбарлаж өглөө. За эдгээр хэсгүүдийг би яаж оролдож, адийг нь яаж засварлаж байгааг дараа дараагийн хичээлээр бага багаар сурсан зүйлээ та бүхэнд заагаад явъя. За тэгээд би Instagram дээр болохоор өөрийнхөө дарсан зургуудыг янзлаад баагаар оруулж байгаа. За хэрвээ миний дарсан зургийг хэрхэн янзалж байгааг та бүхэн хармаар байгаа бол за энэ хаягаар ороод ирээрэй. За тэгэх юм бол сүүлийн үед болохоор би өөрийнхөө дарсан зургуудыг янзлаад тэгээ оруулаад байгаа. За та бүхэн тэгээд ямархуу мэдрэмжийг, ямархуу өнгө төрхийг гаргаж байгаа хармаар байгаа бол зураг дагаад хараарай. Хичээлийг дуусны үцэнд маш их баярлалаа. За 2025 оны маань хагас нь өнгөрч байна. За үлцэн хугацаанд бас та бүхэн өөрийнхөө скиллийг нэмэхээр тийм академик хичээлүүдийг маш их үзээсэй гэж хүсэж байна. За миний хувьд ч гэсэн маш олон төлөвлөсөн хичээлүүдээ энэ оны хагасыг дуустал илүү ихээр оруулахыг хичээе. За тэгвэл дараагийн хичээлээрээ уулзцгаая. Иньяа.